Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Бүтээгчдийн ертөнц Тэнгэр газрыг холбосон эрчим энергийн сувгаас бэлтгэн явуулж байгаа цуврал ээлжид подкаст эхлэж байна. Өнөөдөр инх бод багш бид хоёр маань ярилцахаар сууж байна. Тэгэхээр өмнөх подкастн дээр ихцээ багш бид хоёр бүтээгчдийн талаар, бүтээгчдийн ертөнцийн талаар эхний подкаста эхлүүлсэн. Энэ одоо 2 дахь удаагийн подкастаараа бид хоёр одоо ингээд ярилцахаас сууж байна. Өнөөдрийн сэдв маань юуны талаар ярилцах вэ? За өнөөдөр хоёлаа одоо бид бүгдийн дотроос зэн нэг цагт одоо төрдөг хамгийн гүн гүнзгий явтаг агуулгатай зээч хариултыг олж чаддгүй асуудлын тухай ярь тий. Энэ болохоор одоо бид яагаад ер нь төрд юм болоо? Юу хийх гэж төрд юм болоо? Ямар учир шалтгаантай хүмүүсийн дэлхий дээр төрөөд идэм болоо гэдгийг одоо өөрсдийнхөө ойлгож мэдсэн зүйлүүдээсээ тий гээд нэг сонсогчтой хуваалцъя гэж бодож байна. Хүн болгон яг энэ асуулт ирдэг байх гэж би бодож байна. Гэтэ энэ дэр ингээд аягүй сонь шүү дээ. Энэ асуултын хариултыг яг ингээд хэлээ гэхэд бас аягүй төвхт тий. Ингээд яг бол бид нар бүгдээрээ л хүмүүс шүү дээ. Яг ингээд төрцөн амьдраад явж гин хүлийн одоо бидний хүлийн дараа юу болдог вэ гэдэг тухай бид нар бүгдээрээ мэддэг. Ангал гэтээ сонирхч байдаг. Тийм сонирхч байдаг. Тэгээ энэ дэр олоохоо нөгөө бид нар сүнслэг талаасаа илүү эрчим энергийн түвшинд өөрсдийн сүнстэйгээ холбогдсон гэдэг утгаараа тий бас нэг мэдэрч дотроосоо авч байгаа хариултан дээрээс бас тулгуурлаад таад тий сонирхолтой болов гэж ярилцгаас очив. За манай Гамбаа агшин маань хувьд ер нь яг энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ? Бид нар яг яах гэж төрсөн гэж таны бодлоор одоо ингээд товчхон нэг ярилцлага ярих тий. Энэ асуулт угаасаа хизээ чи гинтэл гараад ирдэг асуулт. Өөрөөсөө би бас тавьж ирсэн. Амьдралд тий ингээл ажил төрлөө хийгээл амьдрал сайхан ингээл явж идэг. Тэгэл нэг мэдгэтэл ер нь би яг гэж амьдраад байгаа юм бол юуны төлөө амьдраад байгаа юм гэдэг асуултууд угаасаа ирдэг л дээ. Яг тэр үед бас нэг урд нь нөгөө утга учир өгж исэн амьдрал нэг цогсон байдалд ороод юм уу? Эсвэл нэг утгагүй амьдраад ч байгаа ч юм шиг. Ажил хэрэг нэг цаанаас бүтэхгүй байгаа ч юм шиг. Тэгсэн мөртлөө нэг цаанаас нэг бүтээл ямар нэгэн одоо юм үүсэхгүй байх үед энэ орж ирд юм л гэж бодоод байгаа байхгүй. Тэгээд ер нь би яг яах гэж төрсөн юм болоо гэд бодож эхэлдэг. Тэнгүүд чин хүний одоо амьдарч байгаа яг эргэн тойрны бас ажиж эхэлдэг юм байл л те. Зарим нь бол сайхан те. Байр машин одоо хамаатан саднан гутаа одоо сайхан те ирүүлэх тэгэл мөнгө төгрөг олоод явж ивэл энэ нь одоо яг амьдралынхын зорилго юм шиг. Зарим хүмүүсийн хувьд бол арай ундаагаад идэх шүү дээ. Яг л өөрийнхөө хүснээр дур зоргоороо тэ яг өөрийнхөө эрхчлөөгөөр нэг амьдарч байгаа нэг хэсэг. Зарим нь болохоор бас тэ яг л өнөөдөр яг хөхлийн өмнө тулаад ирсэн зөвхөн л биемээ нэрүүл байх юм бол болоо гэдэг дээрээ тийм ч хүмүүс байна тэ. Нэг бол ерөөсөө тэр болгоныг ерөөсөө надад эсвэл одоо ирэхгүй юм шиг гэж саагсан юм амьдралтай тий. Юу ч ойлгохгүй байгаа юм шиг ингээд хүмүүс ингээд ажиглаад эхэлдэг байхгүй. За энэ хүн болдвол одоо яг нөөр ихний амьдрал юм шиг байна. Энэ хүн болохоор одоо яг ингээд энэ өөрийнхөө зовлон зүдгүүртэй да ингээд тий. Энэ ард гарчих юмсан давчих юмсан гэдэг нэг юм бас нэг зоригтой. Зарим нь болохоор яг тэр нэг хүсэл тэмүүлэл хоббиныхон төлөө яг амьдралаа зориулж явах жишээ нэ. Эмэгтэй хүний хувьд бол нэг сайхан ихнэр, за эрэгтэй хүний хувьд бол нэг сайхан нөхөр байх гэл те. Тэгээд нөгөө хүн болгонд өөр өөрөөгөө учраас би юу нэг яг яах гэж төрсөн юм болоо, би юу хийх гэж ирсэн юм болоо гэдэг юмнууд цанаас гарч ирдэг юм билээ л дээ. Зөвхөн миний одоо ингээд тийм сүслэг замаар явснаас хойш анзаарсан зүйл гэх юм бол нэг бид нар яг энэ арга биелэг гэж юм ба шүү дээ. Арга талдаа их төвлөрсөн байх үед бол энийг хизээч хариултыг авч чадахгүй юм байл л дээ. Зүгээр яагаад бол одоо ингээд хин нэг нийтээ бүтээсэн амьдралын нэг сайхан жишгээр
би өөрийнхөө амьдралыг тэрнтэй харьцуулж энэ хүний амьдрал ийм гоё юм чинь би нэг өөрс амьдарч чадна гэх тээ. Тухайн хүний амьдралын хамгийн сайхан зүйлүүдийг олж хараад би өөрийнхөө амьдралыг тэрнтэй ижигсүүл гээд хичээж идэв. Тэгвэл би тэр хүн шиг гоё мэдрэмжүүд авах байх гэх тээ. Амьдралын амт гэдэг юм мэдрэх гэж тээ. Амьдрч л байгаа юм чинь гоё сайхан амьдрна гэдгийг хүсэл цаана байгаад тээ. Гэтэл бас ингээд яг даалт тал руу ороод ирсэн чинь энэ чинь шал өөр юм болоод ирсэн. Яг одоо энэ амьдралдаа бид нар зөвхөн амьдралын амтуудыг мэдрэх гээд нөгөө зарим хүмүүс ярьдаг шүү дээ. Нөгөө хөвчлөлтэй маягаар тий. Өглөө босоод идэх, өдөр идэх, орой идэх гэж амьдраад байгаа мó эсвэл амьд явах гэж идэх байгаа идэх гээд байгаа тий. Тэндээс нэг юм гой хоолны амт мэдрээл, тэрнээс бас нэг юм гой таашаал мэдрээд тэр бас нэг л гой амьдралын л амт тий. Тэгтээ яг одоо ингээд яг та яг яах гэж төрсөн юм бэ? Яах гэж амьдраад байгаа юм бэ гэхээр зүр бид нар амьдрах гэж л ирснээ мэдээд байгаа байхгүй юу? Тэрнээс өөр хариулт байхгүй. Тэгэхээр амьдрал гэдэг үг гэхээр нэг жаргалтай л амьдрах тухай л бодоод байгаа шүү дээ. Тэгээ бас нэг юм бидний дунд нэг үг байл л та. Зовсны эц жаргана гэдэг нэг үг байгаа шүү дээ. Тэгээд зовж байгаа тэгээд нэг жарах гээд байгаа ч юм уу тий. Тэгэхгүй зарим хүмүүс бол зүгээр л сайхан эрэг дээрээ байгаад өөрийнхөө нэг дуртай одоо бүх хүнтэй өөрийгөө харьцуулдаггүй өөрийнхөө аж аргалыг олцсон хүмүүс байгаа ч шүү дээ. Тэд нар заавал зовхгүй гарч харгаад чадчих шүү дээ гэдэг юм байгаа байхгүй. Наачаа юу гоё үг шүү дээ. Одоо зовсны эцэж байгаа нэг тий. Яалтчгүй энэ одоо сүнсний замнал бол яг энэ үнэн байгаа байхгүй. Зовлон жаргал заавал хэлжлээ тий. Яагаад зовоод байгаа? Хүн зовъё гэж амьдрдаггүй шүү дээ. Аль болох жаргах гал хичээгээд байдаг. Тэгтэл хүний амьдрал зовлон байдаг тий. Гэтэл энэ яагаад зовоод байгаа гэдэг бүх юмний цаана аюух гүн гүнзгий утгууд байдаг. Өнөөдөр бол яг зүгээр хэдүүлээ хоёлаа ингээд бид нар яагаад төрдөг вэ гэдэг төрсөн бэ гэдэг л нэг сэдвийн тухай ярих гэж байна. Цааш тийм подкастаар бас илүү гоё дэлгэрэнгүйгээр энэ зовлонгийн тухай ч юм уу те айдсын төгшөрийн талаар бас сонирхолтой зүйлүүдийг үргэлжлүүлээ ярилцсан те. Тэгэхээр зөвхөн миний бодлоор бол яг энэ даалт ертөнцөөс авсан гол нөгөө яг гэж төрдөг вэ гэдэг асуултын хариулт бол тий зөвхөн бид нар яг энэ амьдралд суралцах гэж л ирсэн юм байна. Туршлага урамтлах гэж л ирсэн юм тий. Тэгэхээр бид нар өмнөх уг нь бол бид нар чинь нэг сүнс энийг одоо ярихлаар нөө сүнс гэдэг юм талаар яалтчгүй ярих гарга тий. Сүнс гэдэг чинь мөнхийн үргэлжлэх эрчим энерги байгаа. Өөрхөл аим шүү дээ тий. Энэ нэг аим чинь мөнхөд оршин. Бидний харин энэ бие гэдэг байгаа зүйл маань энэ амьдралдаа нэг дүр авчаад ирсэн байгаа даа. Тэр дүртэй тоглоод ингээд нэг амьдралыг үргэлжлүүлж байгаа. Яг энийг биений маань дүр болвол тодорхой хэмжээний настай тий. Тэр насандаа бид нар сайхан амьдрах гэж л хичээж байна. Гэвч тэрний цаана тэр мөнх оршоод байгаа бидний сүнс амим гэдэг байгаа зүйл маань тэнд чин даалт нууц нь оршоод байна шүү дээ. Тэр яах гээд дахиад ингээд ирсэн юм бэ? Яагаад дахиад нэг амь бүтээсэн юм бэ гэдэг чинь тий. Тэгэхээр энэний цаана ингээд нарийн ингээд зүрх ярихлаар ерөөсөө л тэр сүнс маань мөнхийн одоо ирчин мөнх амьд байдаг ам юм болвол яг энийг богинохон хугацаанд за хүн өсөөл нэг 100 настай байлаа гэж бодох. Нэг 100 жилийн дотор бид нар яг юу хийж бүтээх гээд байгаа юм бэ? Яах гээд ирсэн юм бэ те? Энийг зорилгын тухай л байд юм байна. Тэгээд сүнс даалт ертөнцийн талаар ингээд сураад судлаад мэдрээд ингээд явж хахад нөгөө ахин төрөлт өмнөх төрөл авалтууд руугаа бид нар очдөг шүү дээ. Өө тийм болж төрж исэн байна, юм болж төрж исэн байна. Хүн болж одоо хүний амьдралаар те зөндөө олон төрөл авч исэн юм байна. Энэ нэг байнгын давтагдaltaй болоод төрөөд байгаа шүү дээ. Энэ юу хэлээд байна гэдэг юм гарч ирж байгаа. Тий, харин тий. Энэ бол ерөөсөө яг л тэр сүнс маань тодорхой хэмжээнд өөрийнхөө хийж дуусгаагүй ажлыг илүү сайнаар дахин хийж бүтээхийн тулд дахин илүү дээд ингэж туршлага хуримтлуулахын тулд тэр сүнс маань энэ биеийн дээрээ дахиад ирчихжээ. Илүү их зүйлийг мэдрэхийн тулд тий дахиж нөгөө мэдэрч ойлгож авч чадаагүй зүйлүүдээ илүү их мэдэж авах мэдрэх. Гэтэл бидний сүнс бол ингээд өмнөх төрөл авалтуудаараа одоо яг бидний амьдарч байгаа түвшнээс хамаагүй их туршлага хуримтлуулсан байдаг. Гэтэл бид нар тэрэндээ буцаж хүрч чадахгүйгээр гээд нас барж штэ тий. Гэтэл уг нь бол тэрийг бид нар ахиулахын тулд ирсэн байхгүй. Тэр чадамжаа. Бид нар хийж чадаагүй зүйлөө чаддаг байхын тулд ирсэн байгаа гэдэг. Гэтэл энэний цаана орж байгаа даалт мөн чанарыг мэдэхгүй болохоор бид нар зүгээр л амьдрал гэдэг зүйл дээр төвлөрч байна. Яг амьдарч байгаа хугацаанд амьдрал тохиолдож байгаа бүх зүйлээсээ бид нар туршлага хуримтлуулж байгаа. Бид нар эхлээл хүүхэд байхдаа юу ч мэддэггүй байсан бол тий. Багаар юм суралцах гэсэн замаар яваад амьдрал ингэдэм байх, тэгдэм байх гэдэг ерөнхий ойлголтууд аваад ойлголт болгоны хэрээр
хүн хөгжиж байгаа шүү дээ. Олон аймаас илээсэн гэдгээрээ гэд ярьдаг шүү дээ монголчууд тий. Тэгэхээр л настай хүн гээд яхад маш олон зүйлийг ингээд бид нар тайлбарлаж өгч чаддаг чинь цаана юу вэ гэхээр тэр хүн төдий хэмжээнд наслахтаа тийм их хэмжээний туршлага урамтлал болсон байна. Тэгэхээр тэр сүнс маань дараад гинт одоо төвшинг тийм хэмжээгээр ахиулж байна л гэсэн үг байна. Тэгэхээр бидэрт энэ одоо оюун ухаанаа тэлэх, энэ амьдралыг ойлгох, мөн чанар цаад утгыг ойлгох гэдэг чинь аюул чухал байгаа байхгүй. Сүнснийхээ хувьд дахиад бид 100 жилийг энд үр бүтээлгүйгээр те зүгээр л нэг ингээд өдөр хоног өнгөрөх маягаар амьдраад явлаа гэд яах. Дахиад бид нар буцаал нөгөө сүнснийхээ мөнх эрчим дээр очиж шүү дээ те. Тэгэхээр энэ даалт ертөнд сүнсээ руу орсон те цаад учир утгыг яагаад дахин төрөөд идэг. Тэгээд яагаад бид нар эргэн саналт хийж байгаа гэдэг ерөөхдөө сүнс руугаа орж өөрийнхөө дотоод оршихыг таньсан хүмүүс илүү сайн ойлгох гэх тийм. Зүгээр яг энэ сүнсний одоо даалт ертөнцийн талаар ойлгохгүй хүмүүс бол энэ үл бас төдийлөн ойлгохгүй байгаа гэдэг. Гэтэл ажиллал амьдрал ингэ яваад идэг. Тэгэхээр яг энүүгээр одоо бид яриад яг хүмүүст юу хүрэх гээд байгаа юм бэ гэдэг нэг багт шүү дээ тийм. Тэгэхээр за тэгвэл сүнс мөнх энэ бие те энэ насны л нэг хугацаатай те хүний төрөл аваад ирсэн махан бие. Энэ маань одоо ингээд төрөл авалт хийгээд яг энэ цаатлын тэр сүнсний хөгжил байд юм байна гэдэг юм ойлгохгүй одоо өнгөрчих юм бол тэр нь ахаал давтагдал хүн төрдөг те. Тэгэхээр сүнс маань цаанаасаа нөгөө нэг гэрээтэйч гэж ярьдаг зарим газар те сүнсний зорилго өгдөл маань юу юм бэ? Миний голын хатгаас юу юм бэ гэж ярьдаг. Тэгэхээр бид нэр энийг олж авах нь амар чухал байгаа. Тэхийн тулд бид нэр заавал яг өөр дээр ирж өөрийнхөө энэ сүнсний хөгжил энэ дотоод оршихуйгаа таньж мэдэх шаардлагатай байгаа. Энэ яагаад мэдэх шаардлагатай байгаа вэ гэхээр бид нэр одоо энэ хүн төрлийг авчаад энд ингэж те яг одоо сүнсний хөгжлийг танихгүй ингэж явахгүй те яг сүнсний хөгжлийг хөгжүүлэх гэж ирсэн байна гэдэг юм ал маш сайн ойлгох хэрэгтэй болчиход байгаа. Үргэлжлэлтэй бидрэн дээр хайрлаж сурах гэж ирсэн байна. Би алдаж сурах гэж ирсэн байна. Өвдөж сурах гэж ирсэн байна. Тэгээд одоо уучлалт сурах гэж ирсэн байна. Тэр амьдралаас авч байгаа бүх мэдрэмжүүдийг бид нар мэдэрснийхаа дараагаар тэрийг ерөөсөй ойлгох гэж ирсэн байна. Тэр ойлголт болгоноос тэр мэдрийн тандгүй байсан зүйл болгоны хувьд тэр таньж авч байгаа байхгүй. Тэрэн дээрээс тэр хүний одоо юу хаан ухамсар те бүх зүйл хөгжиж байна. Давхар зөвхөн бид нар энэ хүн дээрээ хөгжиж байгаа биш бид нар давхар сүнс хөгжиж байгаа байхгүй. Тэр сүнс бол одоо энэ амьдралд суралцагч. Амьдрал нь олон гэж өөрөөр бас сургууль байгаа байхгүй тий. Дахиж одоо төрөл авалтыг болгондоо л бидний амьдралд суралцаал явж идэг. Сүнс маань хөгжөөл явж идэг. Бидний амьдралын зөвхөн нэг энэ 80-90 хэмжээлийн хугацаанд бид нар амьдарч байгаа биш юм аа. Зүгээр бидний төрөл авалт хийх болгонд бидний өмнөх дурсамж арчигдчихдаг тий. Тэгээд бид нар дахин сурал. Ягаад арчигдж байгаа юм бэ гэхээр хэрвээ тэр болгоны дурсамжийг ингээд бид нар санджаах юм бол тэр болгоныг дийлэхгүй юм байна л та тий. Тэнд яагаад гэвэл маш олон өвдөжсэн, зовжсэн бүх тийм дурсамжууд байгаа байхгүй. Тэрийг дахин тэрийг санахгүйгээр бүх зүйлийг эхнээс нь эхлээд дахин тэрийг суралцсан. Тэгтээ суралцах явцдаа хэр хэмжээнд одоо агчин гэдгээс хамаарат бид нар эргэн саналтууд хийж байдаг. Сүнсний хувьд. Одоо манай сургалтын төвөөр ингээд юу байгаа явж исэн хүмүүс маань бас мэдэх бах тий. Дээдэс доодсын тухай их ярьдаг тий. Дээдэс гэдэг бол бидний одоо өмнөх төрөл авалтууд юм байна. Сүнсээ ахиулж чадсан бидний энэ давтамжаас дээр оршиж байгаа төрөл авалтууд маань. За одоо яг таны түвшин хаана вэ? Тэрнээс доошоогоо амьдарч исэн бүх дөрүүд маань төрөл авалтууд маань бидний дооцолж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр та яг одоо амьдраад байжснаа хэр хэмжээний туршлага хуримтлуулж одоо энэ амьдралын сургуультай хэр дүнтэй төгснө. Тэр хэмжээгээр та дараагийнхаа төрөл авалтынхаа дээдс болох уу, доодс болох уу гэдэг чинь шийдэгдчихэдэг гэсэн байх гэдэг байхгүй. Тийм. Одоо нэг дээд доодс гэлээ ярьж лэн бидний одоо энэ гаргаж чадсан характерууд л байгаа шүү дээ. Уудлаараа гарчих юм бол нэг доодс байгаа тийм. Яг энийг үр бүтээлтэй ухамсарлаж те бүтээсэн бүтээлтэй
ингээд ойлгосон тий хайранд суралцсан ч гэдэг юм уу тий. Энэ бүгд маань бидний дээдс болчиход байдаг. Тийм. Тэгээд яг энэ үнд ингээд суралцж байхдаа хүн одоо өглөө гэж бодоход тэр мэдээллүүд тэр нөгөө сүнстэй ч л цуг ингээд одоо явдаг тий. Тийм. Тархины тэр авсан мэдээлэл бол яг тэндээ ерөөсөө бүгд унтраал яг махан биетэйгээ цуг ингээд алга болдог зүйл. Тийм. Тархиул яг шинээр төрдөг байгаа байхгүй тий. Сүнс бол үргэлжилдэг тий. Тэгэхээр бид нар сайн тархиар болохоор энэ амьдралтаа туршлага туллаа хоригдлуулж идэг. Тэн дээр дүгнэлт анализ бүх юм хийж идэг. Амьдралтаа одоо юун дээр би яах вэ гэдэг шийдвэрүүдийг гаргаж идэг, сонголтуудыг хийж идэг. Ийм одоо эрхтэй тий. Тэгтэл бидний сүнс болохоор тэндээс амьдралд тодорхой хэмжээний өмнөх төрөл авалтуудаас ирж исэн одоо тэр үйл өөр гэж юм байна тий. Тэр кармаг энэ амьдрал дахин оруулж ирж тэрнээсээ илүү би юуг даван тулж чадах уу гэдэг зүйл дахин суралцуулаад байгаа шүү дээ. Тэгэхээр карма гэдэг бол ерөөсөө өмнөх амьдралын бидний хийж чадаагүй зүйлсүүд бид нар дараагийн төрөл авалтандаа дахиж тэрэн дээрээ давах гад тэр даваагүй зүйлээ давах гад шүү дээ тий. Тийм учраас бид нар яг энэ амьдралтаа нөгөөдөг чи үйл өөр болоод ороод ирж байгаа юм. Монголчууд нэг үйл өөр гэдэг үгнээс айгүй айдаг шүү дээ тий. Гэтэл тэрнээс айх хэрэг байхгүй. Тэр таныг давах хэвээр энэ амьдралыг чи ирсэн шалтгаан байгаа даа. Гэтэл нэг үйл өөр ингээд нэг хар бузар юм яриад алтгах байгаа юм шиг ойлгодог тий. Үйл өөр ч өөрөө хоёр талтай шүү дээ. Тий. Муу үйл хийх юм бол муу үр дагавар ирдэг. Тэрнийг ойлгуулахын тулд дахин давтагддаг. Сайныг хийх юм бол тэр чинь сайн үйл болоод тэр дээдс болоод шүү дээ. Тийм тэгэхээр одоо бид нар одоо тийм асуулт төрж байгаа үед яг хүний нөгөө нэг сэрэл сэхэрл гэдэг юм жоо явагдаж эхэлт юм шиг байна. Одоо нэг урд нь амар утга учир өгөөл явж исэн амьдрал нэг л биш болоод тий. Тэгэхээр урд нь бол үнэхээр тий амар чухал ач холбогдлог бол тэр үндэ завгүйс таажралтай ингээл явж хагаад нэг л өдөргүй би юу юу хийгээд байна. Чин би одоо би яг юм хийх юм надад одоо тий бүрэн дүүрэн тэр нэг мэдрэмжийг бүрэн дүүрэн тэр харж жаргалыг өгөхгүй байна штэ. Нэг юм цаанаа нэг дутуу байгаад байна. Би яг яавал одоо тий энэ миний ингээд дүүрх юм ч юм уу эсвэл тий нэг юм бодож эхлэхэд хүний тэр асуулт нь цаанаасаа нэгж уусаа гарч ирд юм шиг байна. Тэнгүүд эрэл хайгуул гэж байгаа. Эрэл хайгуул хийгээд ингээд явж ангууд яалтчгүй энэ сүнслэг сургалт подкаст одоо юу гэдэг те далд ертөнцтэй холбогдолтой юмнууд орж ирээ тэр илүү сонирхол татчихдаг. Яагаад тэгэхээр миний дотор миний сүнс тэрлүү чиглүүлж байна. Тэгээд нэг одоо нэг хүн зөнгөөн дагна гэдэг чинь яг хүн сонирхож байгаа юм аа ингээд хайгаа яваад тахлаар тэндээс нэг л юм олдчих юм шиг ингээл яваад идэг. Тэгж жагаад яг энэ сургалт руу би ороод ирсэн байгаа байхгүй. За тэгэнгүүт чинь амьдралаас одоо ингээд авах ажрал таашаал юу гэдэг те одоо гоё ажил сайн цалинтай одоо ингээл юм амьдрал те тэгэл гэр бүл одоо машин байр одоо ингээл явж ангууд чинь дахиад тэдний нөгөө нэг эхлээд авах хүсэл байсан те авцсны дараа яг тэр миний сэтгэлийг дүүргэж чадсан уу гэхлээр яг аваад нэг хэсэгтээ сайхан байна. Дараа нь тэгэл дахиад буцаал нэг юм хоосон. Тэг яг намайг дүүргэж өгөх юм юу юм бэ гэх ингээ хайхад эхэлж байгаа. Тэгээ яг энэ сүнслэгийн юм сургалт руу оронгоо чи нөгөө илүү эн чинь ийм утгатай юм байна. Үн чи юм биш үү? Бүх юм чинь нарийн холбоос үлбэтэй юм биш үү? Тэгвэл би яг тэг энэ дээр яах гэж ирсэн гэдэг юм чи эндээс нөгөө нэг гогц онолтдаг гэх юм. Тэгээ явж байгаа. Одоо ингээд маа сургалтанд орж ирсэн хүмүүсийг ер нь яг анзаархад яг тийм байдаг тий. Ер нь хүн сүнсний сэрэлт гэдэг юм явагдаагүй үед бол хүн яг энэ амьдрал дотроо л ид авталттай явждаг. Тэгтэл сүнс сэрэлтийн процесс явагдчихаар миний цааныг сүнс сэрэх гэдэг үг нь ойлгоход тий. Миний сүнс унтаа хэлбэртэй байж байгаа сэрсэн ба штэ. Тэнгүүд өмнө нь мэдэрдэггүйсэн мэдрэмж дотроос мэдрэгдэж эхэлж байгаа гэсэн үг тий. Сүнснийхаа мэдрэмжийг бид нар анзаардаггүй. Сүнс гэдгээ ч ойлгохдаггүй явж исэн бол сүнсний эрчимийн нэрийг дотроос ч мэдрэгдээд ямар нэг зүйл хайлгаад эхэллээ. Тэр юу юм мэдэхгүй. Гэтэл сүнс болгоно бидэрт өөрт мэн тодорхой энэ амьдралд би ийм юмний туршлагаа чадаагүй зүйлээ биелүүлэхийн төлөө ирсэн байт юм бол тэр мэдрэмжийг дотроос ч нэгэд нэхэд авахгүй тий. Тэгээ тэр нэхлийнхаа одоо шалтгааныг бид нар олох гээд нөгөө нэг тархин дээр энэ амьдрал дээрээ сүнс ирэг байх үедээ одоо бүх амьдарч исэн тэр химнэлээрээ нөгөөтгөө хайх гад үздэг. Тэр хизээ ч олддоггүй. Тэр сүнснээс шал өөр зүйл байдаг.
Уг нь бол яг холбогддог л байг амьдралын туршлага туултаа яалахааргүй холбогдно. Гэхдээ тэрний цаана бидний нөгөө яг дахиараа хайж явсан бүх тэр зүйл биш байдаг байхгүй. Бид нар нэг байртай, машинтай, хүн шиг амьдрах юмсан, тийм нэг гоё ажилтай тэгж гээл ингээд нэг төсөөлцсөн бидний одоо сайхан амьдралын дүр зурглал байна шүү дээ. Тэрэнд хүрэхийн төлөө бид нар явж ирсэн тий. Эсвэл их мөнгөтэй болчих юм болж байгаа юм тий. Тэгэх юм бол би бүх амьдралаа гоё болгож чадна гэж төсөөлдөг байсан боловч тэрэндээ хүрцнийхаа дараа хүртэл энэ биш байсан би түл юу хайжсэн бэ гэдэг асуулт тодорч төрж эхэлж байгаа байхгүй тий. Тэр бол бидний энэ амьдралтаа одоо тэр олох гээд байгаа л хүрх гээд байгаа л тэр хийж чадаагүй бүх юм байдаг юм байна л. Яг энэ үндсэн энэ зорилгоо бид нар сүнсний зорилгыг мэдрэхгүй бол энэ амьдралд яг яах гэж ирсэн бэ гэдэг юм асуултыг олж чадахгүй болчихдог байхгүй. Тэгэхээр нөгөө одоо энийг тэ зүгээр миний ойлголтоор бол тэ энийг зүгээр цэвэр мэдрэмж үүдтэй ухаарч авах ойлголтуудтай холбож тайлбарлаа тий. Бид нар түрүү ярьсан нөгөө амьдралтаа зовлон жаргал гэдэг юм ээлжлэн гэж байна. Нэг удаа зовхдоо бид нар тэндээс нэг мэдрэмж авдаг. Дараа нь тэр мэдрэмжээ тайлаад тэндээс нэг ухаарл аваад ойлголт авчих үед бид нар жаргалыг мэдэрдэг. Дахиад бид нар нөгөө энийг юм нэг л зүйлийг ойлгох гэж ирсэн биш учраас тэр амьдрал дахиад л нэг юм дээр өвддөг, шаналдаг, зовдөг. Тэгээд нөгөөтгөн дээрээ яагаад баярлж байгаа гэхээр ардаас нь тэрийг ойлгох ухаарлууд нь орж ирж байдаг. Тайвшрлууд авч ирдэг тий. Тэгээ нэг юм зовлон жаргалчааг үйлчилсээр л аахгүй. Тэр болгон дээр та туршлага хуримтлуулж байна л гэсэн. Өөрийнхөө нэг одоо чадаагүй зүйлээ мэдэж авч байна. Тэгээ эргэн саналт хийж байна. Магадгүй тэр сүнс маань тэрийг мэдэрсэн. Гэхдээ энэ амьдралдаа та тэрнээс илүү мэдэж авч мэдрэхийн төлөө ирсэн байгаа даа шүү дээ тий. Тэгэхээр л тэр нэг юм нэг левелүүд дахиад л яваад байдаг байна л тий. Бидний сүнс. Тэг энэ амьдралдаа хүн одоо өмнөх төрөл авалтуудаа хизээч хийж чадаагүй тийм хэмжээгээр өөрийнхөө сүнсийг ахиулж болно шүү дээ тий. Одоо тэгээд жишээлбэл бид нар одоо айдас гэдэг зүйлээ эргүүлээд тэр ухаарлаараа зориг болох гээд байгаа юм уу? Уур бухимдал гэдэг юм аа одоо ойлгох ухаан ойлголт болгож урих гээд байгаа юм уу тий? Эсвэл тэр өвдөд байгаа дотроо тэр шаналаад байгаа шархалцсан байгаа бүх тэр мэдрэмжүүдээ ухаарлуулж хувирах гээд байгаа юм уу? Энэ болгон дээр чи юм нэг мэдрэмжийн хувьслууд явагдаад байгаа. Энэ болгоноор л бид нар амьдрал гэдэг юм таньж мэдчихэдэг. Тэгээ одоо ингээд сургалтнаар сайн ярьдаг л та тий бидний ерөөсөө гал таныг та гэж илэрхийлж байгаа зүйл бол бидний энэ оюун ухаан сэтгэл хөдлөлүүд байгаа штэ. Гамбат гэдэг хүнийг ямар хүн бэ гэж гамбаа бол нэг тийм юм тэгж ханддаг юм ингэж ханддаг. Нэг тэгээд нэг хүн ингэж ярих юм бол тэр хүнтэй тэгж ярина гэд. Нэг тэр хүнийг л ганцхан гаргадаг илэрхийлэмжүүд байгаа штэ. Тэр хүн чинь тухайн амьдралыг тийм хэмжээгээр таньж мэдсэн байдлаараа л бус усуудыг гаргаж байна тий. Тэгэхээр энэ ерөөсөө мөнхийн тэр тасралтгүй үргэлжлэж байгаа эрчим гэдэг чинь ерөөсөө энэ сэтгэл хөдлөл оюун ухаан бидний сүнстэй хамт нэгдэл болол тэнд дахин оршоод байгаа юм шүү дээ. Тэгээ тэр оюун ухаанаа хэрт хэлмээр байгаа. Сэтгэл хөдлөлөө хэрт тэнцвэртэй болох гээд байгаа. Тэр л бидний сүнстэй хамт дахин явж идэг. Тэгэхээр нэг бид нарт байнгын нэг тохиолдож байдаг нэг асуудлууд байдаг шүү дээ. Нөгөөтг нь гэл тавтагтаал ярьдаг. Би яагаад ингэж байгаа юм болоо? Нөгөө очрыг нь болохоор тавтагдаад шүү дээ тий. Тэнгүүд бид нар яг тэр асуудал дээр цухтах биш нүүр тулаад яг энэ надад яагаад дахин тавтагдаад байгаа юм гэдэг юм дээр төвлөрөөд ирэхлээр учир нь болцдог. Тэгэхээр энэ яг одоо би тэр яриан дээр болохоор яг хүн өөр дээр ирээд энэ нэг асуудалтай би яг нүүр тулж ижил тэрнийг ойлгох шаардлага хэрэгтэй болчихдог. Тэгээ ойлгоод ирэнгүүт энэ чинь ийм байсан биш үү гэж ойлгодог тий. Сүнсэн сэрц одоо сүнсний замлаар явж байгаа хүмүүс энийг амарсан ойлгодог. Тэгэхгүйгээр нөгөө нэг яг энэ зам руу ч юм уу одоо ингээд ухамсараа тэлэх яг энэ дотоод оршихоор ингээ ороогүй үед болохоор тэр нь тавтагдаал байгаад байдаг бол би ийм л хүнтэйгээ бүр нөгөөдөгтөө хувь тавилт тавилэрсэн гэваад байдаг. Би ч ийм л азгүй хүн тий. Байсан асуудлыг бид нэр тий яг өөр дээрээ ирж өөр дөрөө төвлөрч иж тэр асуудлыг шийдэнгүүт үүн чингдэм биш. Тэгвэл дараагийн асуудлыг адилхан байхгүй. Тэгэл тэр асуудалтайгаа адилхан нүүр тулаал явангууч асар чөлөөлтүүд явна. Тэгээ өөрөө тэр хажиргалтай баяр сгалантай тэр мэдрэг төлөвүүдээ мэдэрнэ. Ингээ яваад байгаа. Тэгэхээр л эрх чөлөө ажиргал одоо бид нар юуны төлөө амьдраад байгаа. Нэг ажиргал гэдэг зүйлийн төлөө яваад шүү дээ. Тэр цаана дутуу би яах ч төрсөн юм бэ? Нэдрэг гэдэг асуултыг чи хариулт эндээс олдох гэдэг.
Яг наа чинь нөгөө яг л тэгдэг те ингээд нэг юм дахин гээл амьдралд автагддаг. Тэнгүүл тэрийг чинь бид ерөөсөл би нэг юм амьдрал даазгүй хүн дандаа л нэг юм тохиолдчих идэв надаа гэж хөвгчтэй жишээ байдаг шүү дээ. Гэтэл үндэ олвол тэр яг тань зүгээр тэрийг л дахин анхаарал өгөөл те энийг ойлгохгүй л үе ингээд дээ шүү дээ. Энийг нэг анзаараад хаач гээ те тэр хүн анзаарахгүй өнгөрлөө. Дахиад анзааруулахын тулд дахиад ягаад гэвэл тэрэн дээр таны ойлгох хэвээр нөгөө оюун ухаан ч өгч өстэй байдаг шүү дээ. Таны нэг суралцах хэвээр юм тэн дээр байгаад байтал та тэрийг анзаарахгүй байгаа гэвэл одоо багштай та нэг юм тэдэг нэмэхдээ дандаа алдаад байдаг бол тэр чинь чаана таныг ойлгосон байна уу гэдгийг чинь үзэхийн тулд багш дахиад нөгөөдгөө асуугаад асууна үсттэй яг тэрнтэй адилхан бид нар тэрийг л ерөөсөө анзаарахгүй байждаг байхгүй. Тэгэхээр амьдрал гэдэг чинь бол аюу нарийн механизм тий бүх зүйлийг биднэрт ингээд суралцах гэж байгаа зүйлд минь холбогдуулаад бидний амьдралд тэр орж ирдэг. Гэтэл бид нар энийг болохоор нөгөө шийтгэл юм шиг хүлээж авах гэдэг шүү дээ. Дандаа л нэг тийм над тэр тохиолдоод байдаг гэх тий. Тэрийг ингээ нэг юм азгүй байдлаар холбож ойлгох гээд байдаг. Гэтэл тэр бол зүгээр биднэрт ирээд байгаа шийтгэл биш зүгээр танд амьдралаас ч өгөөд байгаа энийг ойлгохоо гэдэг сануулгал байгаа. Нэг усны одоо бэлэгч юм шиг. Тий. Энийг даваад гарчих. Энийг ойлгочих юм бол энэ насаараа одоо асуудал чинь шийдэгдэггүйсэн юм чинь зүгээр ингээл өөр дөр төвлөрөөл тэр асуудлыг ойлгочих юм бол тэрний цаана асар их бэлэг одоо юу чадамж ч юм байгаа. Ер нь бол тэгээ товчхондоо бол зүгээр бид нар энэ амьдралдаа тулгарч байгаа асуудал зовлон зүдгэр болгоны бол ерөөсөө ухаарч ойлгох гэж л ирсэн байна. Одоо ийм байгаад итгэжтэй ингээд хүн тухайн сүнсмээ нэг зоригтой энэ амьдралд бугаад ороод ирсэн. Амьдралын төрөл авалт хийцэн болвол тэнд амьдрал тухайн зорилгыг биелүүлэхэд бол тэрнийг биелүүлж болох туршлагыг тэр хүмүүст туршлагыг авах боломжуудыг тэр хүний амьдралд өгчдөг гэсэн. Жишээлбэл те одоо хайрлаж сурах, хайрын дэд өвдөлтөн байлаа гэж бодъё те. Хүмүүст хайр түгэх ёстой өвдөлтөн байлаа гэж бодоход тэр хүнд хайрын бүхэл талын үнцгүүдийг амьдралд нь мэдрүүлчихдэг. Зовлонтой ч хайр байна, жаргалтай ч хайр байна те. Ерөөсө бүх төрлийн хайруудыг тэр хүн мэдэрчээж эцэстээ хайрыг бүхэл утгаар нь ойлгодог юм болно шүү дээ. Тэр одоо бүхэл одоо хайрын төлөйг те хүмүүст хүрэх гэж тийм өгөхөлтэй ирсэн бол эсэргээрээ энэ амьдрал дээр хүмүүст тэр нэг хайрыг бүр ингээд хаадаг. Бүх тэр босож шалтгаанууд гэсэн. Бүх нэг сөрөг нэг асуудлуудын яг тэр хүнд нь за чи энийг нэг ойлгоотой ч гэдэг дандаа тийм соройнууд өгдөг. Таалгарууд өгдөг. Бид нар тэднийг аастай зовлонтой юм тийм байх гэж хүлээж авдаг. Тэрнийг даваад гарсаар байтал тэр хайр гэдэг зүйлийг бүхэл талаас нь ойлгочихж байгаа. Тэнгүүд тэр яг нэг цаад яг тэр нэг хайрын тэр том төлөвийг бусад хүмүүст ямар ч өнцгөр ямар ч байдлаар тайлбарлаж чадах тийм том өгөгдөлтэй хүн байна. Тэгэхээр бид нэр энд одоо би те ямар асуудал дээр зовоод байна. Тэрнийхээ учрыг олчих юм бол тэрний эсрэг тэр чадамжууд чинь үрдэж юм байна шүү гэдгийг л ойлгох хэрэгтэй болчиход байгаа. Одоо тэгэхээр яаж ийм гэхэлэр хүмүүс нэг асуудал гарангууд л тэрнээс сухтаад байна. Энэ биш. Тэ? Тэгэхээр л асуудал болгонтойгоо нүүр тулаатгаа. Тэрнийхээ учрыг олоотгоо тэхийн тулд яах юм бэ? Өөрхөн дотоод оршихуй дээр төвлөрөх. Тэ? Ийм асуудал байгаа. Тэгэхээр бид нэр одоо бидний амьдрал чинь дандаа нэг сөргөөр нь бодох юм бол баг болчих. Ийм амьдрал байгаа тоххой. Амьдралаас одоо тэр зовлон зүдгүүрээс цугдах биш, нүүр тулах. Яг л бид яг тэрийг тухайн тэр сүнс маань өөрөө одоо энэ амьдрал дээр бүх зүйлийг мэдэрч туулж тэрнээсээ ойлголт авах гэж л ирчээд байгаа байхгүй тий. Ерөөсөө мэдрэмжээр авах гэдэг нь шүү дээ бүх зүйлийг. Тэгтэл тэрийг тэ ингээд яад гэвэл хүн өөрөө тухайн зүйлийг мэдэрчээж тэр зүйлийнхаа тухай үнцнийг ойлгодог байна. Мэдрээгүй зүйлээ, ойлгоогүй зүйлээ бид нар хүмүүст илэрхийлж чадахгүй шүү дээ тий. Тэр чинь хүн өөрөө мэдэрчээж угаасаа наа чи ингэдэм аа. Би дээр ингэсэн чи ингээд ийм юм болоход ингэчээс юм аа. Тэр хүн өөр дөрөв туулаад үзээ мэдэрсэн шүү дээ. Мэдэрсэн учраас тэрийгэ итгэлтэйгээр амьдралтаа яг ийм байдаг юм шүү гэдгээ гаргаж ирж байгаа юм. Тэрийг мэдрээгүй бол хүн тэр яг тийм байд юм мэдгүй. Тэгдэл байх тий. Ийм нэг тодорхойгүй байгаа байхгүй. Мэдэрсэн үедээ л тэрийг яг тийм байдаг гэдгийг ойлгодог, олж чаддаг тий. Тэр тэний тул яваад. Тэгмүүд одоо энэ дээр чи нэг юм сонин асуулт гарч ирж штэ. Бид нар тэгвэл ингээд туршлага хуримтлуулаад явах гэдэг юм бол
Эцэстээ бид нар хаана хүрэх гээд байгаа. Яг яах гээд байгаа. Бидний тэр мөнх үргэлжлээд байгаа сүнсний маань ирчим яг хаа хурж зогсох гээд байгаа. Тэ? Юуны тулд яваад байгаа. Юуны тулд ийм олон төрөл авалтаар туршлага хөрөнгөлүүлээд байгаа гэдэг нэг асуулт гарч байна. Энэ асуултны хариулт бол ерөөсөө л тий одоо би зовоод байна уу? Тий энэ зовлонгийн шалтгааныг олж таньж байна уу? Танилаа тий. Тэгээд зовлонч бай, жаргалч бай. Юун дээр ч одоо тийм нэг одоо сэтгэл хөдлөлийн хувьд ч тэр мэдрэмжийн хувьд ч тэр бие махбодын мэдрэмжийн хувьд ч ямар ч нөгөө нэг реакцгүй автахгүй болсон тохиолдолд сүнс чинь те за ухамсар чинь нилээ болчихжээ тэлчихлээ гэдэг юм дээр л эцэцэд хүрэх баг. Яг тэгэхээр бид нэр жаргалтай амьдрахыг хүсэж шít. Эрхчлөөтэй л амьдрахыг хүсэж байна. Тэгэхээр одоо бид нэр яаж юм гэхээр ямар нэг юм боллоо тэрнээсээ цухтах гэдэг шít. Тэгэхээр нүүр тулаад тэн дээр асуудлуудаа ингээд шийдэж ингэж явсаар хагаад амьдралч угаасаа юм байна. Энд дээр нэг амар хавтад зовоодох шаардлагагүй байдаг юм байна. Юм гэдэг чинь хар цагаантай байд юм байна. Юм гэдэг чинь зовлон жаргалтай байд юм байна. Тэгэхээр тэнд нэг зовлон жаргал гэдэг хоёр үгэн дээр биш өөрөө тэр амьдралыг там болох уу диважин болох уу гэдэг нэг байгаад шүү дээ. Сайхан диважинд өөрийнхөө ертөнцийг өөрөө тэр диважинд байх юмыг би өөрөө үүсгэж чадж гэнэ үү эсвэл там болгож чадж гэнэ. Тэгэхээр бид нар ухамсарч одоо биднэрт наашаа орж ирж мэдрэгдэж задлагдаж бидний ухамсарыг тэлэх гээд байгаа асуудал чинь мэдрэмжээр л орж ирдэг гэдэг байна. Тэр мэдрэмжийг бид нар задлах хэрэгтэй. Энэ яагаад вэ? Энийн асуудлыг тайлчих юм бол гээд тэр авж байгаа ухаал нь өөрөө ухамсарлж байгаа. Одоо ингээд давтамжгээд манай сонсогчдоос ерөөд зарим мэдгэлэх тий. Давтамжийн тухай бид нар сүүлдээ аяг ярьдаг болсон шүү дээ. Одоо энэ энгийн бидний нийт массын амьдралыг бол 3D тий матриксын амьдрал гэж нэрлэдэг байна. Тэнгүүд ингээл хайрын суралцахын хэмжээгээр илүү ойлгох ухаан нь дээшлэхийн хэрээр энэ давтамж чинь 4 5 6 гэл дахиад явж байгаа шүү дээ. Хязгааргүй агч тий. Тэр давтамж болгон дээр яагаад дахиад байгаа юм бэ гэхээр нөгөө бидний ойлгож авсан юмны чинь хэмжээ л нэмэгдэж байна. Бидний мэдэрсэн зүйл юм нэмэгдэж байна гэсэн үг тий. Мэдрээд тэрийг аян байдаг шүү гэд мэдээд тавцсан зүйлүүд нэмэгдэж байна. Мэдээд тавцсан зүйл маань өөрөлдвөл ухамсар болчиход байна. Мэдрэгдэж байгаа зүйл болгон ч мэдрэмж болоод өөрөлдвөл тэрийг мэдэрчээж ойлгоод ухамсар болоо. Тэгэхээр энэ ерөөсөө ухамсарын тэлэлт гэд яриад байдаг зүйл чинь л тэр аахгүй. Хичнээн их хэмжээний бидний ухамсарын тэлэлт явагдана. Тэр хэмжээнд бидний сүнс дээшээгээ их явсан байна гэсэн үг тийм. Их ухамсар төрсэн сүнс болсон байна гэсэн. За ухамсар төрнө гэдэг байгаа нь болохоор бүх зүйлийг тэр хэмжээгээр мэддэг болсон байгаа шүү дээ. Амьдралыг таньж мэддэг болсон байна шүү. Бүх юмны шалтгааныг мэддэг болсон байна шүү. Гэтэл бид нар энэ амьдралтаа яагаад зовдөг гэхээр мэдхгүйгээс бол зовдөг байхгүй. Мэдчих юм бол тэрийг мэдсэн юм чинь тэрнийг яаж зохицуулах вэ гэдэг аргаа бид нар олно. Тий. Тэгтэл мэдхгүй байгаад байгаа учраас мэдхгүйгийн зовлонд л бид нар өнөдр та зовж байвал тэрийг мэдээг байна гэсэн. Мэдрүүлэх гэдэг танд. Та мэдрээд авчих юм бол дахиж тэр зовлонд та зовхгүй л гэсэн үг байхгүй. Тий. Тэгэхээр ерөөсөө эн чинь ингээд ийм ухамсаруудыг тэлэх, мэддлэгийг чинь хэмжээг тэлэх, мэдлэг гэдэг ярахаар одоо бас зүгээр шууд ийм мэдлэг бас биш. Мэдэрч авсан туршлагыг мэдлэг гэдэг аахгүй. Гэтэл бид нар ингээл номноос уншаад ийм байд юм, тийм байд юм. Өөрийнхөө амьдралд хизээч хэрэгжүүлж орж ирж үзээгүй зүйлээ мэдлэг гэж ойлгох гэдэг. Тэр бол мэдээлэлтэй байх нь. Тэр бол мэдээлэл байгаа байхгүй. Тэгээ ийм байж болох юм. Та энийг ийм тохиолдоход ингэж болох юм гэдэг л санаа байхгүй тий. Тэгтэл яг үнэхээр тэрийг мэдэрчээж тухайн мэдэрсэн зүйл мэддэг зүйл ч болж хувираад байгаа. Тэгээ тэр хэмжээгээр таны мэддэг зүйлээ чинь хэмжээ хэрэг байна. Тэрний дээр таны сүнс тийм хэмжээнд хөгжиж байна. Тэрний цаадал дахиад байгаа. Тэгэхээр бид нар төрөл авалтаа өөрийнхөө мэддэг зүйлийг ахиулахын тулд ирж байгаа. Гэтэл нөгөө сүнс мэн тэ энэ амьдралтаа ийм юм ухаарч чадаагүйгээр амьдраад дуусах юм бол нэг мэддэг болцсон байсан төрөл авалтынхаасаа дээшээ гарч чадахгүй л дунд нь хэд ойгоол явах юм шүү дээ, тэ? Хэдэн төрөл авалт дараа ч юм ойгоол явах. Гэтэл нэг ингээд нэг сүнс сэрээд одоо бүх зүйлээ ойлгоод тэ амьдралаас авах туршлага, мэдрэмж бодлого мэдлэг болгоод хувиргаж чадаад эрхийн хэмжээгээр л та магадгүй тэ нэг төрөл авалтаасаа дээшээ гараал байх тусмаа энэ амьдралтаа нөгөө онц авах нь, ир авах нь, 80 авах нь, 70 авах нь гэдэг чинь болоод байгаа байхгүй юу? Тэгэхээр саяны нөгөө мэдрэмж мэдрээд тэрнийг ухаарж ойлгохоор илүү нөгөө мэдлэг болоод байна гэдэг нь шүү дээ. Ухамсар нь тэлжинэ гэдэг нь шүү дээ. Энд дээр нэг жишээ авахд бол нэг хоёр баян хүн бай гэж бодъё л дээ, тийм.
Нэг нь болохоор одоо сайхан баян аав ээжийн хүүхэд ч юм уу нэг залуу байл гэж бодъё л та. Тэр бол яг тэр мөнгөний үн цэнийг бол яг уу аав ээжээсээ мэдээж авч байгаа. Гэхдээ яг өөрөө хөдөлмөрлж олоогүй яг уу те нэг өв болоод үлдсэн нэг хөрөнгө байж болно шүү дээ. Энэ хүний нэг те нэг мөнгөний талаарх ойлголт яриа нэг хүнд өөр хүрнэ. А нөгөө нэг баян хүн те яг нөгөө нэг ста гараараа хөдөлмөрлж те бүх юм руу орж гараад унаж босоод тэн дээрээсээ туулалт оршлох нь нэмэгдээд те өөрийнх нь чадвар чадамжууд нь нэмэгдээд ойлгоцны үүдэн дээрээс тэр нэг одоо баян гэдэг тэр капиталаа үүсгэх те тэгээд болцсон хоёр хүний яриаг сонсох юм бол энэ хоёрын аль нь амтай сонсогдох вэ гэдэг юм тэн дээр харагдана. Тийм шүү дээ. Тэгэхээр биднэрт одоо энэ тохиолдоод байгаа энэ асуудал болгон чинь цаана асар их одоо бидний нөгөө талын өгдлийг чинь тусгал шүү. Тэгэхээр бид нэр энэ зовоод шаналаад байгаа асуудал болгонтойгоо нүүр тулаад тэрний хаар дээр гараад таа. Өөрийгөө хөгжүүлэх боломж олгож харах хэрэгтэй байна шүү дээ. Ингэж харах юм бол бид нар бол одоо бүрстэ нэг сүүдэр болгоно, асуудал болгоно аргастай хайрлж тэрж жагаад энэ асуудал надад гараад ирлээ. Энийг цаана юу байна гэж хандхаар байгаа байхгүй. Тэгэхгүй одоо яаж юм гэхэлэр өөстэй гэл бус рууж буруугаан чихэл тэрнээсээ асуудал болгоноосоо цухтаал гэл яваад байгаа байхгүй. Одоо тэр нөгөө хүнд дөрөв ярьжсэн шүү дээ ойлгоос нэг хүнд даажаад байгаа хачааг нөгөө тий. Тэр бол бас яг үнэн байгаа байхгүй тий. Хааны сүнс хаа хэртэл тэлцсэн. Тэр хэмжээнд танд тэрнээсээ илүү зүйлийг ойлгомоор байна шүү дээ тий. Тийм учраас таны сүнс тийм том чадамжтай. Учраас та энэ дээр энийг даах чадвартай хүн юм аа. Гэтэл би яг энэ амьдралтаа тэрийг мэдээг байж болно. Гэтэл тад тэр хэмжээний юм цаашаа улам бүр тэлэх гээд орж ирээд байгаа байхгүй. Та хэдийн хэмжээнд тэлэн тэр хэмжээнд таны амьдрал мэдэх одоо ахиулах боломжуудыг л өгч идэг. Тэр биднэрт яг зовлон болж мэдрэгдэг, асуудал болж мэдрэгддэг. Гэтэ бид нар нөгөө хэдийн хэмжээнд оюун ухаанаа тэлэх хэмжээгээр тэр юмныг харах өнцгүүд өөрчлөгдөж байгаа. Зовлон болгож харах уу? Одоо юу болгож харах уу гэдэг тий. Мархан шийдэх арга болгож харах уу? Миний татамж гэдэг байгаа зүйл доогор байх тусмаа асуудал гэдэг юм дотор илүү их гэж хөлбөрдөг шүү дээ. Тэр мэдрэмж болгонд илүү их хавтдаг, илүү их зовлонгийн тойрог дотор гацдаг. Дээшлэх тусмаа л бид нэр тэрийг даван туул ухаанаа илүү их олж идэг. Нэг асуудлын ар дээр гарцны дараа тэр нэг асар нэг ухамсарын тэлэлт болдсон биш үү? Болох юм биш үү гэдэг зориг ордог тий. Зориг ордог тий. Тэр зоригийг эхлээл үүсгээд явцсан хүн цаашдаа нэг одоо нэг хуучинд нэг гэдэг шиг тий. Асуудал ингээл гарчдээ штэ гэдэг ийм тийм сэтгэл зүйн хүмүүс зөндөө байдаг штэ тий. Тэд нар бол тэрнийг даваас сурцсан. Одоо яаж нэг хвчлэн хүмүүс тэрнээс цухтдаг нийт олнохоороо тий. Цухтдаг асуудал биш одоо яг тулдаг асуудал дээр бид нар яриад байгаа. Энийг л ойлгочих юм бол нэг даваад гарлаа цаана зориг үүслэвөө даваад гарсан юмны цаана ахил гэл гардаг. Энэ яг бизнес хийдэг хүмүүст бол арга амьдрал дээр бол энэ бол байдаг тий. Энийг ингэчтэй маа бүх юм олон талаас нь харж байна. Энэ нь одоо яг өөр дээр яриад сонслог талаасаа дотоод шуугаасаа нэг юм бэлэг авьяас чадварын хувьд энийг харах юм бол энэ өөр асар том зүйл. Тэгээ одоо ингээд тандалт гэж мэддэг манай сургалтын төв тий. Одоо хүмүүс тандаад таны сүнсний эдийг зорилгыг чинь хэлж өгдөг байхгүй. Тэгтэл ингээд тэн дээр ингээд хүмүүсийг тандж байхад таны хамгийн дээд чадамж ийм юм байна гэд бүх хүнийг тандахаар бүх хүнд амар том хөгжил өгдөг. Тэн дээр бас ингээд хандуулж исэн хүмүүс минь бас гайхдаг гэж боддог байхгүй. Би ч одоо яг юу юм бэ? Бурхан юм уу гэж бодтол те. Ингээ амар том дэлхийн өвлүүдтэй өгдлүүд байгаад байдаг цаана. Гэтэл эний чин цаана те бидний сүнс нөгөө чи мөнх юм чин тэр мөнх явж байгаа эрчмийн хугацаанд хичнээн ч төрөл авалт хийгээд хэдий хэмжээний ч одоо тэр хүрч чадах оргил тавтамжид хүрсэн байж болно шүү те. Тэр чинь л таны өгдөл гэж. Тэр хэмжээг чинь болохоор ингээд тэнд байгаа чадамж гэдэг юм чинь мэдээж хэрэг томордог байхгүй. Яагаад гэхэрдээ бидний нэг ерөөсөө гортогны тойрог гэж бодож байгаа хэрэгтэй. Жижиг ингээд нэг ангаалгацсан бол нэг 1 см ангаалгацсан бол нэг 2 см-ийн диаметртэй л тойрог үүснэ. Тийм дотор багтаж чадах хэмжээний сэтгэл зүй миний дотор байна.
За тойргоо нэг 5 см болгоод томсголоо. Надад 10 см-ийн диаметр үүсэн тий. Тэрэн дотор багтаж чадах хэмжээний зүйлийг би дотроо багтаана гэсэн үг. Тэр болгоноор чи нөгөө 2 см-аар бол нэг давтамж, 5 см-аар бол дахиад нэг дээдлийн давтамж ч юм уу ингээ өгсөн явж тий. Энэ хэмжээгээр бидний тойрог томорч идэг. Тэгэхээр энэ хэмжээгээр бид нар Монголоо багтаах уу, дэлхийгээ багтаах уу, орчлон ертөнцийг багтаах уу гэдэг шиг ингээд бидний хөгтөл томроод идэг байна. Тэг үнэхээр сүнсэнд нэгдээ сүнсэнд сэрээд ингээд бид нар дээд сүттэйгээ холбогдож чаддаг болсон хүн болвол бүр тэр дээдлийн давтамжийг бид нар барьж авч чаддаг болдог. Тэгэхээр үнэхээр тэр том хүрсэн ухамсарын чадвараар бид нар өнөөдөр амьдрал дээр үйл хийгээд байгаа. Тэгэхээр эн чинь энэ амьдралдаа та яах гэж төрсөн бэ гэх эргүүлээд нөгөө асуултнаа тавихад бид нар өөрийгөө сүнсээс сэрээгээд өөр дээр ирсэн үед өөрийнхөө сүнснийхээ хамгийн дээр хүрсэн чадвар чадамжаа энэ амьдралдаа ашиглах гэдэг шүү дээ тий. Чадна. Хийн тулд өнөөдөр тулгарсан асуудлаад байгаа. Учрыг нь олж иж тэр чадамжинд хүрэх гэдэг. Тий. Заавал туршлага туулна. Заавал та зовно. Заавал мэдрэмжийг аавна тэрний нэр нь тий. Тэгэхдээ тэрийгээ даван туулах хэмжээгээр л бид нар чадамж агуулж идэг гэсэн. Тэгэхээр энэ бол нөгөө хүн амьдралдаа зүгээр жаргах гэж ирсэн бол биш юм аа. Зүгээр л бид нар тий энэ амьдралд авч байгаа мэдрэмж, амьдралын амт болгоноосоо, зовлонгийн чамд бай, жаргалын чамд бай бүх амт болгоноосоо эргүүлээд бид нэр туршлага хөрөнгөлүүлээд тэрийг мэдлэг болгож хувиргаад авсан мэдлэг болгоноороо бид нар амьдрал дээр хандах хандлага бий болгоод магадгүй бүр цаашлах юм бол өөрийнхөө тэр амин сүнс язгуур сүнсээ дээд эрчмүүдээ хүртэл амьдралтаа ашиглаж чаддаг болдог. Тэгэхээр одоо бид нарын нөгөө багаас суусан үзэл бодол биш үү? Эн чинь өөрөөсөө бид нарыг тийм л байх ёстой гэдэг одоо тарих угаалт те мөнгөний эцдийн ч юм уу одоо яг ийм нийгэмд те одоо улс орны ямар байх уу гэдэг цаад нэг нийгмийн савсан дээр нэг юм шууд ингээ харьцаглагадаад амьдраад байна шүү дээ. За энэ юм бол бид нэр тэрнийг л би ийм л хүн гэдэг нэг ийм маань тодорхойлцсон яваад байгаа юм. Тэгэхэд та яг шал ондоо байгаа тох сүнсний зорилгоо өгдөл. Яавал би яжралтай байх юм бэ? Шүү дээ. Яавал би их чөлөөтэй байх юм бэ гэдэг юмыг одоо мэдхгүй л нэг одоо ихтгэл үнэмшилтэй баригдаад яваад байгаа юм. Яг тэр ихтгэл үнэмшил би яг ийм л хүн гэдэг юм ингээ харахлаа тэр нь ерөөсөө биш мэдэг. Тэ. Тэгэхээр л одоо бид нар яг өөрсөндөө ажиллаад би ийм л хүн гэдээ өөрийгөө тодорхойлцсон байгаа юмыг амарсаа харах хэрэгтэй. Бусд руу буруугаа чигч гин үү? Одоо тий хүнд гомдоод байна уу? Дандаа гадагшаа чиглэсэн болгон ч та өөрөө биш ээ. Дотроос л та өөрийгөө олно тий. Тэгэхээр одоо нөгөө сайн нөгөө тандуулж ирж байгаа хүмүүс гэл ингээл байж шít. Ер нь бол зөв зүгээр ч байх одоо ингээд ямар ч асуудалгүй хүн бол нэг амар тандуулын байраа идээд ингээд ирэхгүй. Амьдрал нь сайхан болоо л байгаа л тий. Тэг амьдрал нь нөгөө өөрт нь сайхан байгаа л гэж бодоод ингээл юм тохиолдохгүй. Сүнсэн сэрж байгаа хүн болохоор цаанаасаа тий хөөе одоо чи яг тий энэ амьдралаар одоо ингээд туул туршлах юм бол хавцсан. Одоо ахад нөгөө нэг сүнсэн нөгөө твшиж дээшлэхийн тулд ямар нэгэн сориод шалгууруу тавиад шүү дээ. Зовлонгоор ч юм уу, санхүүгийн байдлаар ч юм уу, одоо эрүүл мэндийн байдлаар ч юм уу нэг юм шахаа өгöd энийг ойлгуулах гад. Тэнгүүд нөгөө хүн чинь хөө би яагаад байна гэд тэл ламбуу ч юм уу ямар нэгэн хүмүүс төр очдөг. Нөгөөдөл за яг засал масл гэл ингээл төрхөн зүрийн аргалцаа хийдэг. Тэр нь өөрөө ухаарлаа учраас ахаал тэр нь мөнхийн байж л байдаг гэсэн үг. Тэгээд ингэж хайлт хийж ингэж явсаар гад хүмүүс яг өөр дээрээ ирээд өөрөө төвлөрөөд бясалгаад те яг дотоод оршихуу би энэ асуудлыг те ийм л асуудлыг ойлгуулах гад надад энэ тохиолдоод байгаа юм байна гэдгийг одоо те манай сургалтаас олж авч шít. Тэгээд яг энэ асуудал болгоныхоо цаад ухаарлыг аваад ирэнгүүт одоо яг за нэг ийм байт юм байна. Гаднаас хайх шаардлагагүй юм байна. Бүх юм надад байт юм байна. Бүх одоо асуудал шалтгааны юмнууд чинь би надад ухаарлаг өгөх гэж л энэ бүхэнд төрж байгаа юм байна гэж бодоод эхлэхээр ерөөсөө нөгөө нэг урд нь нөгөө нэг зовоод исэн шүү дээ. Зовоод исэн юмнууд нь ерөөхдөө хөндлөнгөөс хараад энэ ийм учраас би ийм үйлдэл гаргасан учраас ингэж байгаа юм байна. Гэдэг мө ойлгоод эхлэх юм бол
одоо тэр нэг зоодог асуудлууд чинь арилж байгаа байхгүй. Гаднаас айгаалах юм бол тэр өрөөсөө олдохгүй. Хүн яг дотроос л болоод байгаа байхгүй. Одоо ингээд те хүн болгоно л ингээд яг өөр өдгөл та шал өөр. Цаанаасаа сүнснийхэн зорилгууд нь өөр байдаг. Тэгэхэд бид нар болохоор нэг тухайн нэг амьдралд бодит жишээ болоод үлдсэн нэг хүн тий яг тэр хүний сүнсний зорилго нь яг тэр амьдралаараа амьдарч агаад хамгийн дээр үнцэн тогтооцсон байгаа. Учираас тэрнээс хүмүүс суралцах гэж оролддог. Би яг энэ хүн шиг амьдрах хэрэгтэй. Энэ чинь л гоё амьдрал юм байна. Яг тэр хүний амьдралыг тавтах гад хичээгээд амьдардаг байхгүй бид тархины амьдрал дээр. За энэ л та гоё. Энэ хүн ингэж энд хүрсэн юм чинь. Би одоо энэ хүний яг амьдралын замналаар яг тэр хүний сүнсний зорилго дотор бид нар өөрийнхөө сүнсийг ижилсүүлэх гээд оролддог. Гэтэл тэр болдгоо байхгүй. Тэгэхээр та тэр хүнээс өөр юм чинь өөрөө чинь гэсэн нэг амьдралын бүтээх ёстой зорилго чиглэл юм байгаад байна. Юунаас ажиглалаа авч яана вэ тий? Тэгэхээр л харин наадах чи би яг л ийм хүн шиг байна гэдэг маань болохоор энэ нийгмээс авцсан л үзэл сурталгаа байхгүй. Нийгмэл бидний амьдрал чинь энэ штэ. Энд чинь сайхан штэ, энэ чинь гоё штэ гэдэг. Ингүүл сайхан амьдарч байдаг штэ. Санхүүгийн эрхчлөө. Ингүүл ажиргалтай болчихно. Дандаа гаднаас хайс юмнууд байгаа байхгүй. Чи яг хизээ ямар ажиргалтай байх вэ гэхээр чи өөр дөрөө төвлөрөөд өөрийнхөө тэр хийх чадах хамгийн сайн сонирхолтой юм барьж аваад хийхэд тэндээс одоо тий хөгжил твшлэн гарна. Санхүү мөнгө чинь тэндээсээ орж ирнэ. Бусдтай харьцуулахаа болсон цагт ирнэ. Чи өөрөө энэ дэлхийн ертөнцийн цор ганц байдаг шүү дээ. Энийг ойлгосон тохиолдолд та үнэхээр эрхчлөөтэй ажиргалтай. Тэгээ дуртай хүссэн юм хийгээд тэгэхээр ажиргалтай тэндээс нь хөгжил твшлэн гарч ирээд одоо тэрүүгээр ажиллаа их мөнгө төгрөгийн тэгээ ороод бүх юм чинь нэг дорд цуглараад ирнэ гэсэн үг. Өөрийнхөө дотроос л тэр юм дэ цэнтэй юм олж авах гэдэг шүү дээ тий. Тэр хүнтэй би адилхан байх гал үзэхэл юм бол таны зовлон хизээч дуусахгүй. За тэгэхээр ерөнхийдөө бол тий бид тэр хувьд одоо энэ подкастаар нэг энэ бидний амьдралд яах га төрсөн бэ гэдэг талаар товчхон тий өөрсдийнхөө ойлголтоор сонсогчдоо ярилцлаа. Тэгээд дараагийн подкастаар илүү одоо сонирхолтой сэдвэр илүү нөгөө одоо энэ даалт ертөнцийн сэдв чинь бол маш өргөнлөлтөө тий. Тэгээд илүү одоо сонирхолтой сэдвэр ярилцахыг хичээх болно. Таад минь бас сонирхсан яриулахыг хүсэж байгаа сэдв байх юм бол бидэд бас комент үлдээгээрэй. Тэгээд манай хуудсыг бас дагаарай. За ингээд өнөөдөр би тэрий ярилцлага ингээд өндөрлж байна. Дараагийн подкаст хүртэл түр баяртай.